авилгын төсөөлийн индексийг бууруулна гэдэг бол зөвхөн гэмдэрхтэй тэмцэх асуудал байдгүй юм л да. Энэ чиглэлээр ямар ажил хийж бодит үр дүн гаргах вэ гэсэн ийм асуулт. За маш сайхан асуулт байна. Яг энэ чиглэлээр бид энэ 7 сарын 3-ны болон 7 сарын 17-ны захирамжуудаар ер нь авилгатай тэмцэх зохиц бодлого хэрэгжүүлэх, авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Улмаар энэний бодит үзүүлэлтүүд нь авилгалын индексийг бууруулах юм төсөв хөтөлбөр гаргасан юм. Авилгалын индекс бууруулахад 3 зохиц өөрчлөлт хэрэгтэй байна. Нэгдүгээр бодлогын өөрчлөлт. Энэ улс төрийн хүсэл зорилгыг илэрхийлж дээд чатны авилгалтайгаа тэмцэж байгаагаа нотолж улсын хурл нь парламент нь засгийн газар нь энэ хүсэл зорилгоо илэрхийлж тэмцэж явах хэрэгтэй. Энэ бол авилгалын индекс буурах нэгдэх гол үзүүлэлтүүдийг нийтээс авсан судалгаар тодорхойлдог. Иргэний нийгмийн байгууллагуудаас асууд. За энэ бодлогын өөрчлөлтийн хүрээнд бид нар одоо төрийн өмчийн ил тод байдлыг явуулах, хувьчлах, төрийн оролцоог багасгах, шилэн болгох ийм зохиц бодлогын өөрчлөлтийг нь тусгасан. Энэ бол бодлогын өөрчлөлтийн асуудал. Хоёрдугаар багц өөрчлөлт бол авилгатай нүүрсний улгаатай тэмцэх энэ шилэн болгох зохиц хүрээнд олон нийтэд ил тод болгох. Албан тушаалтны хяналтаас ард түмний хяналт илүү сайн учраас энэ бүх гэрээ энэ бүх юм. Эндрийн 3 минут 3 номер. За авилгатай бол бүх төвшин тэмцэх ёстой. Тэр дотор хууль тогтоох байгууллага маань бас манлайлж энэ дээр үлгэрлэх ёстой. Ганбаатар гишүүний санаачилсан хулгай хийчээд улсын их хурлын гишүүний халдшгүй байдлын ард нуугдаж хуулийн хариуцлагаас бултах санаачлагыг дэмжихгүй байх ёстой. Эндээс эхлэх ёстой шүү. За дарга цариг хамаагүй баригдах ёстой. Хууль шүүхийн өмнө эрхтэгч байх ёстой. Бид үндсэн хууль дээр тангараг өргөсөн. Авилагчдын хөрөнгийг хураахад 2015 онд баталсан эдийн засгийн ил тод байдлын хууль гэх нэртэй нийтдээ 3 тэрбум долларын хууль ус хөрөнгийг өршөөсөн хууль садаа болж байгаа.